Интернетийн хурдан секундэд хэр их өгөгдөл дамжуулах боломжтойг хэмждэг. Ихэвчлэн мегабайт эсвэл гигабайтаар хэмжигдэж болно. Хурдан байх тусмаа илүү жигд дамжуулалттай, илүү хурдан таталттай, илүү сайн гүйцэтгэлтэй гэсэн үг юм. Таны интернетийн хурданд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Төхөөрөмжийн загвар. Шинэ загварын утаснууд илүү хурдан сүлжээг дэмждэг. Мөн Wi-Fi төхөөрөмжийн ашиглалтын хугацаа, эдэлгээ бас нөлөөлдгийг мартаж болохгүй. Сүлжээний төвжирэл. Тодорхой нэг байршилд гинэт олуулаад сууларч нэгэн зэрэг гар утсаа ашиглах тохиолдолд ухаалаг төхөөрөмжийн тоо хэмжээнээс хамаарч хурд багасна. Байршил. Интернет төхөөрөмжөө тогтмол интернет ашигладаг байршлаасаа хол байхгүй байх нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Сүлжээний технологи. 4G болон 5G сүлжээ нь интернетийн хурдад маш том үүрэгтэй. Таны интернет удаашрч байгааг анзаарсан уу? Яагаад гэвэл олон програм, хэд хэдэн аппликейшнийг нэгэн зэрэг нээгээд орхичход тэдгээр нь ажилласаар байдаг. Энэ нь таны төхөөрөмжийг хэд ачаалахад хүргэдэг. Өндөр чанартай контент, HD эсвэл 4K видеог дамжуулахад илүү их сүлжээ ашигладаг. Сүлжээний ачаалал. Олон хэрэглэгчтэй оргил үеийн хурдыг бууруулдаг. Төхөөрөмжийн хязгаарлалт. Хуучин утаснууд өндөр хурдыг даахгүй байж магад.